Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Word дээр бүсгтийнүүдийг нэгтгэх болон хуваах талаар заах болно. Та IT сегментээ нэгдээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. Эхлээд нүднүүдийг нэгтгэх талаар заая. Эхлээд хүс нэгтэн дотроо сонгоод хүс нэгтийг сонгоцсон байхад гардаг менюгийн Layout гэсэн меню руу ороод нэгтгэмээр байгаа хүснүүдээ сонгож өгнө. За тэгээд меню дотор байгаа энэ Merge Cells гэсэн дарангууд сонгосон хүснэгтийн нүд нь нийлээд нэг нүд болчихно гэсэн үг. Үүнийг нь хэдэн ч нүдээ нэгтгээд явах боломжтой. Мөн заавалч менюгаас нь дарахгүйгээр нэгтгэмээр байгаа нүднүүдээ сонгоод баруун товчоо дарангууд Merge Cells гэсэн функцэнд үлдэхтэл үүнийг дараад нэгтгэх боломжтой. За харин одоо нэгтгэсэн байгаа нүд эсвэл дурын нүдийг олон нүд болгож хэрхэн хуваах талаар заая. За нүднүүдийг хуваах болохоор Merge Cells-ийн хажууд байгаа нүднүүдийг хуваах гэсэн зэгтэн дээр дарна. За тэгэнгүүт хэрхэн хуваах талаар хэмжээс сонгож өгөх боломжтой. Одоо 2 нүд сонгогдсон байгаа. Үүнийг нь 3 болгож жишээ бүр олон ч болгож боломжтой. Сонгогдсон байгаа нүднүүдийг 6 болгоно. Эсвэл ганц нүд сонгочоод ингээ 2 болгож. Ийм байдлаар нүдээ хуваагаад явах боломжтой. Мөн дан багнаар хуваах биш, мөрөөр бас хуваах боломжтой. Гэт та өөрийн хүссэн байдлаар хүснэгтийн нүдээ хувааж нэгтгэх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа. Танд манай бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгөөрэй. Манай IT сегментээ нэгдээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. Танд ямар нэгэн асуух зүйл гарвал бидэнд хандаарай.